шидэд хайч. Заримдаа энэ агуулгыг хэдэн зуун жил цэвэрлээгүй юм шиг санагдах юм аа. Бүгдийг цэвэрлэх гэж мод. Энэ юу вэ? Энэ хайрцагын дотор Түүтэн Карамел хааны амин сүлд байгаа. Та хин гинэ? Сонсож байгаагүй юм байна. Энэ юу вэ? Эрдэнэс ч юм уу? Тиймэрхүү юм байгаасаа л гэж найдсан юмсан. Суу, нааша хүрээ идэр. За, очлоо. Суу, ирээд үсийн тэмэглэхэд тусал да. Би юу? Танд уу? Ядах юм байхгүй. Үзээлзэг нэг хуваагаад үйлчлүүлэгчийн толгой дээр тавьчих. Аль хэдийн хайч авчихаа юу? Чадахгүй бол яана. Тайвшир, чи чадна. Чи чадна. Энэ чинь юу вэ? Хөөх! Өөл хималга. Яг миний хүснээр заслаа. Ямар гайхалтай загвар вэ? Ямар мундаг юм бэ? Яаж юм урдан засчихваа? Би тэр залуугаар үсээ засуулмаар байна. Нэрээ шүү. Би хамгийн сайн үсчин. Чи найдвартай гарт байна. Тэр хамаагүй. Таны орон тэр залуугаар засуулмаар байна. Хүлээгээрэй. Үгүй, буцаад ир. Би тэр залуугаар засуулъя. Өмнө нь яагаад үс тасдгүй байсан юм бэ? Энэ Тутан Карамел үний юм шиг байна шүү. Тутан Карамел. Хөөе, би олчихлоо. Тутан Карамелга эртний дэлхийн түүхийн хамгийн агуу үсчин байж. Нууцлаг хайчаараа зэвсэглээд дэлхийгээр аялж эртний фрауны хайртай үсчин нь болж чадсан юм. Домог яриагаар бол хайч нь маш олон урлагийн бүтээл хийсэн. Жишээ нь агуу Спинскийн хөшөө шиг талах далайгаас явахдаа миний нарийн бовыг тавь гэж уйлсан нь алдартай болгосон юм. Зарим хүмүүсийн яриагаар хааны хайч нь анхны супер твийг хувааж долоо болгосон гэдэг. Хөөх, яста мундаг байж. Энэ хайч байгаа цагт би ноён талах шиг домогт үсчин болж чадна да. Шоко өглөөний минь. Сүү, өчигдөр юу болсон юм бэ? Яасан? Нэг шөнийн дотор чи маш сайн үсчин болчихсон. Үйлчлүүлэгч чамаар засуулна гээд байгаа. Би Манай сүү нэг үс засаад үзье гэж бодсон юм шиг байна. Сайн байх нь аргагүй шүү дээ. Миний сургасан шав юм чинь. Өчигдөр миний харснаар бол ноёнтон шавн болчих шиг болсон да. Юу гэнэ? сонирхогч лаз байх. Сайн байна уу? Энд суут үсчин ажилдаг гэсэн үү? Тийм ээ. Би яаж үйл Ардаа мөн байна. Алдарт үсчин сүү байна штэ. Хамгийн ойрхон хизээ цаг байгаа вэ? Чи захиалга ихтэй байгаа байх тийм ээ? Гиген кекс минь гэж би ийм дог харагдана гэж зүудэлж байсангүй. Амтд шаржиг нуур минь манай хотод ийм мундаг үсчин байдаг гэж үү? Уршаасуу! 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 Сүү завгүй. Тэгэхээр таал цэвэрлэх хийх болж тээ. Тэгэхээр хэлэхгүй юу? Энэ сууд арга барилыг та хаанаас сурсан бэ? Ноён талх надад мэдэх ёстой бүх зүйлийг зааж өгсөн. Тэгэл юу яах вэ? Чи ноёнтнаас уран зэрэг авдаг гэж үү? Шоко би зайцхны ялгцыг цэвэрлэлээ. Сайн байна. Буланг бас цэвэрлчихээрээ. Болсон супер гоё. Шинэхэн сүү болохоор тэр байх л да. Гэхдээ л ямар ч өнцгөөс гоё гардаг юм. Их баярлаа. Ноён талхаа ариун цэврийн өрөө бүгд. Тин нэг ноёл дандаа бөгдөрөх юм. Хамгийн шилдэг хайч. Энэ янзаараа хайчгүй болчихвол би яахаа мэдгүй л. Сүү, өнөөдөр ток шоутай штэ. Одоо очлоо. Хайч амаачихъя. Энэ нуна. За, сайн хичээгээрэй. Үргэлж хичээдэг. Сүү хаач чаавэ. Ток шоунд ярилцлага өгөх гээд явсан. Угаалгын өрөөг цэвэрлээд дууссан бол дараа нь сүүний ажлын өрөөг цэвэрлээрэй.
Хөөшлөөд хөдөлж чадхаа байж те. Шавьяга дэндүү сайн сургахаар ингэдэг юм да. Ийм хайж байдаг үлв. Цэвэрч гисэн байж шүү дээ. Энэ ч аюултай да. Хэрэггүй болцооч. Чихэр амт зөөлөн чихрээ аваарай. Чихэр аваарай. Хоо яа. Энэ үгээр чихэр сольж авъя. Энэ хуучин хогоор чинь би юу хийм? Маа. Ганц ширхэгүй. Харин ч өгөөмөр байна. Наад чихэр чинь их чанартай. Тийм байна шүү. Энэ үгээр чихрэл хайчлаа да. Миний залуу байхасаа хийхийг хүсдэг байсан загвар байна штэ. Ямар хайч мэдэхгүй юм. Гэхдээ намайг энэ хайч хамгийн агуу чихэрч болгоно. Чихэр аваарай. Яасан гээ? Ноён талха. Та чинь юу хийчих вэ? Хогийг чихрээр сольж болохгүй юм. Та ойлгохгүй байна штэ. Шийдэд хайж байсан. Чимээгүй. Ахаа чин хайж аваад ирье. Болохгүй. Тэр чинь цор ганц хайж байсан юм. Чихэрний худалдаачин шинэ урлагийн бүтээлээр хотын ярианы сэдэв болж байна. Энэ гайхамшигтай бүтээлийг мушгаа талах хийсэн юм. Хэлэхгүй юу? Энэ бүтээлийн чинь нууц юу вэ? Мэдэхгүй. Олон жил тууштай байвал аяндаа гарт ордог юм шиг байна. Шокогийн инээмсэглэл. Шоко. Өдрөг байгаач. Надад инээмсэглэх шалтгаан хэрэгтэй биз дээ. Тийм ээ. Чи ажил тайлбар шүү. Надад битгий хүр. Та чи яаж гисэн бэ? Өнөөдөр бол талхны мухлаг хотын жаргалтай жижиг бизнесийн өдөр гол үгэн жаргалтай. Би талхны мухлаг хотын захиргаанаас явж байна. За, тав морил таны гэрсэнд бид баяр дадаж барахгүй байна. Хангалттай цэвэрх байна. Зя. Ажилчдын салингаа цаг тухайд нь авдаг. Ажилчдын аз жаргалын үзүүлэлт. Тэгэхээр ажилчдын аз жаргалын үзүүлэлт баг гэдгээс бусад шалгалт та тэнцэж байна. Үгүй байлгүй дээ. Манай ажилчид жаргалтай. Хамгийн жаргалтай ажилчид. Тийм ээ. Эргэмээ. Энэ ажил чинь жаргалтай харагдаж байна уу? Ажлын байрны баяр баясгалыг сэргээхээс нааш засгийн газрын тэтгэмж авах шаардлагыг хангахгүй байна. Бүгдээрээ өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Гэхдээ хүлээж бай. Надад тэр мөнгө хэрэгтэй штэ. Бас ахиад. Чамаас бол манай нэг тэтгэмж авч чаддаггүй. Манай үс чинь бол баяр хөөртэй ажлын байр. Зүгээр энэмсгэлж гэж болдгүй юм уу? Миний тэнэг царай энд ч энэсэнгүй. Яс, би инээдтэй биш вэ? Базара, би инээшгээд үзье. Хартаа. Энэгээр таныг цаавал инээлгэндээ. Хийж хурж байна. Юу талхны зав вэ? Яагаад ч нэмэргүй юм шиг байна. Аха! Шоког хамгийн түрүүнд инээлгвэл $7 шагналтай. Бүгд хаашаа алга болчихвол. Суу чи гадаа тэмдэг тавьсан биз дээ? Харахгүй яах вэ? $7 төлөө хийн ч ирэхгүй штэ. Ой, энд $7 болж болно гэсэн үү? Жүжигчдийн хувьд хэцүү үе байна. Их мөнгө шүү. Би орж инээлгэнэ. За, тавтаа морилцгоо. $7 супер шагналын төлөө шоког инээлгэх тэмцээн эхэллээ. Альвэ, алуу. Ингээд ихний өрсөлдөгчөө танилцуулъя. Өмхийн үнэртэй хэдийч дэндүү хөөрхөн царайтай яслаг. Шоко, би чам татгалзах аргагүй юм авчирсан. Тада!
ухаалаг утсыг зэвсгээ болгон сонгож бай. Инээд минь Крампсет зурлын хамгийн сүүлд гарсан ангийг үзүүлье. Би тэрэ дурлаад байгаа инээд би шоу юу? Энэнд инехгүй байх гэж байхгүй штэ. Хардаа энэ шоу янзын гоё инээдтэй байгаа биз? Үгүй, миний сонирхол биш. Үгүй ээ. Энэ шоуд бүгд дуртай байдаг штэ. Илэг өшөөдөө штэ. Баначтэй. Нэг дугаарыг өрсөлдөгч бясалгах шаардлагыг биелүүлж чадсангүй. За, дараагийн өрсөлдөгч сая долларын царай. Гэхдээ хэд халуун температурт түлэгдэн. Цүцгий. Үнэхээр янзтай залуу да. Гэрэл зурган дээр сайхан гарна да. Тийм ээ. Хайр тэнд оруулах юмсан. Сайн уу Шоко? Би чамайг инээлгээр ирлээ. Шоко, чи миний гомн бол. Би яслаг болъё. Шоко, чамайг хөөсөн чихээр тэрэмцэн гурлаар хийсэн үү? Яагаад гэвэл би чамтай дахиад уулзмаар. Чи хүйтэн ундаа юу? Яагаад гэвэл ундаа шиг амттай. Үнэнхээр өндрөл дуртай юу? Цэцгийг амархан хайлдаг гэдэг. Чиний төлөө шатсан чи яах вэ Шоко? Хүргээд бай. Манай хоёр дахь өрсөлдөгч бас л чадсангүй дээ. Ийм ямар инээлгэн гэж бодож хэлвэдэг. Одоо хасагтаа шиг уу? Би дараагийн $7 миний бүгд миний. Энэ хурдл. Үгүй бол юу гэж? Үгүй бол харамсна гэж мэдээ. Чи өөрөө хэлсэн шүү. Чимээгүй инээдтэй байна уу та нарт? Наад инээдэг чинь засаад үгүй. Ой, наад мөнгөг матан даатар гарахта хэрэглэе. Манай 3 дахь өрсөлдөгч бичээл ирвэж ирээсэ. Гэхдээ л тэмцээ өрсөлдөнтэй болж байна шүү. Дараагийн өрсөлдөгчдөө халуун дотноор угтан авцгаая. Шоко хинч инээмсэглүүл чадахгүй юм шиг байна. Зарим нэг нарийн бов бусад чиг чаргалтай байдгүй бололтой. Хинч ялсангүй. Энэ тэмцээнээ ингээд дуусгая дөө. Илгэмжирлээ. Шоко мөн биз дээ? Танд илгэмж ирсэн байна. Илгмэ харж байна уу? Шоко инээмсэглэж байна тийм үү? Гарын үсгээр Таад баярлаж байна. Талхны зах минь гэж зөвхөн онлайн захиалганд Шоког баярлуулдаг юм байна. Сайн уу? Шоког инээлгэх тэмцээний ялагч бол энэ бүлэглийг ажилтнаа. Баяр хүргэе. Энэ шагналын $7 чинь их боллоо. Хараал хүрсэн харш. Сони юу вэ мушхануудаа? Өнөөдөр та бүхний мушха талах тийш орно. Фрая харшийн талаар хачирхалтай домог байдаг. Шинэхэн хосууд нүүж ирсэн боловч харшид гал гарч хосуудыг хэтих шаржигнуур болсон гэдэг. Тэрнээс хойш энэ харш сүнстэй болсон юм. Аль хэдийн нуруугаар хүйж таагаад явчихлаа. Хосуудын үнэт эрдэнэс одоо ч гисэн энэ байшинд байгаа гэсэн. Энэ юу вэ? Шинэхэн хосуудын зураг юм байх та. Яасан бэ юу болсон? Суглаад хоцсон гэж хэлээж. Бид хоёр Брэд Пьютер мушгаа талхны галзуу бичлэгийг үзье. Энэ сүнстэй байшин руу ороод гарч ирээгүй. Чинхэн ажил олж хийхгүй дээ. Үзэгчдийн тоогоо нэмхийн тулд сүнстэй байшин руу орж байдаг. Яана гэж бодсон юм бол. Та энэ байшин сонсч байгаагүй мүү? Их алдартай штэ. Дотор нь том үнэт эдэл нууцсан байгаа гэсэн. Юу? Үнэт эрдэнэсээ? Тийм ээ. Сүнстэй хосоодын үлдээсэн ганхан үнэт эдэл алт мөнгө байгаа. Та хайчих гэж байгаа юм байна хэрхмэ? Хаашаа байх вэ? Хурд явъя. Эрдэнэс өөрөө олдчихгүй шүү дээ. Би ормооргүй байна. Энэ бол бидний зүгтх ёстой хэсэг.
Тэгж битгий бодоо. Эн чин тансаг харш. Эрдэнэс биднийг олоосой гэд хүлээж байгаа. Битгий аймхаа талах шиг бай. Миний хүүхдээ дуусах хитгэн залуу байна. Санаа зовхгүй ирэх. Зүгээр сарсан баг байхнууд гараад явчлаа. Юу? Би айгаагүй. Та хоёрыг шалгаж байхад. Байцаараа. Их муухай газар юм шиг санагдаад байна ирэх мэ. Надад ч гэсэн. Гэртээ харж болох уу? Битгий айц та. Нарийн бовны газартаа суугаад байвал хэн ч эрдэнэс олохгүй. Борё. Цагаа үрээд байна. За. Сүнснүүд мөнгө хаан нуусан байж болох юм. Ямар амар юм бэ? Бие барьж үз. Хөө, эрдэнэс шиг юм үнэртэж байх чинь те. Энэ биш. Үгүй. Энэ биш. Энэ чинь юу вэ? Баахан хэрэггүй хогол байна. Яасан бэ? Тэр юм хардаа. Сүү. Энд чинь гимгүү хорхоо байна. Айх шалтгаан биш. Хорхоо гинэ. Олцоолоогүй бол битгий худлаа хашгираад бай мэдвүү. Гэхдээ би ч омноос айдг юм чинь яах юм бэ ирэх мэ? Тэр яах вэ? Өрөөг нэг зэцгээе. Би аймхай сүү биш. Оо, болж үз. Ингэж угаад гашлах гэж байгаа. Яваад хөргөх ч юм уу өөр газраас хай. Гүзэлзэгний чанамал байна ирэх мэ. Чанамлаа? Энийг хардаа. Жимсний чанамал. Айхан байхгүй гэж хэлээ үсттэй. Аймхаа шүү. Миний санаж байгаагаар та ч гэсэн надтай адилхан айсан штэ. За. Ингээд нөгөө эрдэнэс хаан байна. Хоёр давхурд байгаа юм болов уу? Хөө, тэгвэл хоёр давхарлоо. Намайг хүлээж бай. Энэ намайг айлгаад байна. Зүгээр дундад 100-ны хоёрыг дуулга байна. Баян хүмүүс дандаа гэртээ тавьдаг юм. Энэ нэг л хажим байна да. Суу, төргөлж үзээ. Одоохон очлаа. Суу, бас яава. Энэ амар гоё дуулга сая хөдөлсөн. Энэ хуучны юм дотор юу ч алга. Чи айлдгүй дээ сүү. Бүх юм зүгээрээ сүү. Гэхдээ л энэ хоёрыг дуулга сая хөдөлсөн юм да. Би худлаа ярихгүй штэ. Шоко, би энэ байшинд үнэхээр итгэхгүй байна. Нэрээ сүнстэй юм болов. Сүү. Чи хорхоноос болж айж сандарсан. Бас жимсний чаналыг цус гэж бодсон шүү дээ. Сонсолтоо энд нэр хачи юм байна. Намайг айлахаа бол. Шоко, ард чи. За бас яава. Яасан? Олчихсон уу? Бас яагаад хашгираад байгаа юм бэ? Ханан дээр Ард чинь зураг. Зураг. бас тэр. Та хоёр чинь яаж чад байгаа юм бэ? Миний ажил ийм үсэнтэй биш ээ. Зүгтаад явчихж байгаа юм уу? Явж л байхгүй юу? Эрдэнэсийг олохороо би л авна шүү. Та хоёр ч татгалзаж чадахгүй л дээ. Одоо явж эрдэнэсээ олцгоё. Энэ мастер унтлын өрөө бололтой. Хэрвээ би баян байсан бол юмнуудаа орон доор нуух байсан. Тийм ээ, энд байгаа гэж бодсон юм аа. Хөөх, эрдэнэсийг олчихлоо. Сүнс. Тогтараа. Яга дууттай чипс байдаг үлээ. Юу? Гүй. Энд яхаараа бүлээн кофе байдаг юм. Яхаараа ийм газар дууттай чипс бүлээн кофе байдаг үлээ. Нэг л биш байна да. Байцаараа. Цоошин мөнгө байна. Сүү, Шоко. Энэ ямар учиртай юм? Тийм ээ. Байцаараа. Чи сая талхын ямар хурдан гүйж гарахыг харсан уу? Мөнгө нөх тэр $1 давны үсийг хэрэг болно гэж хэн санагав дээ. Тэнгэр минь. Тэр залуу бидний банкнаас хугайсан мөнгийг авах шахлаа шүү. Хулгайсан. Талхаар хинж тоглолтгүй юм шүү. Энэ хоёрт бусдыг хурах ямар байдгийг мэдрүүлээд өгье.
Энэ тоглоомыг хоёр нарийн бов тоглодгийн урт бяслагнуулаа. Аймаар харагдуулахын тулд нүүрэн дээр чинь цөцгий түрхлээ. Нэрс үзээлгний чанамлаар сүйт бүсгүй бодол хийн. Энэ хуучирсан орны давуугаар эртний хурмын даашинцыг хийлээ. Төгс одоо чи сүйт бүсгийн сайхан үгсэн сүнс боллоо. Шоколадтай сиропор сорив тавина. Наргил модны самрын өрмөг шанцаа хийгээд та хоёр дуу цаадсан. Ингээд гайхамшигт сүнс хосуу. Ингээд хувцалчихсан чинь үнэмшилтэй байна. Тэр тэнгүүдийг хуурах цаг боллоо. Байцаараа гэрэлгэнд яаж хваа? Ёо. Хөөе. Зурган дээр байсан хосууд байна штэ. Бидний тайван нар Чөтгөрүүд яв. бидний авраач. Өөдгүй дээрэмчдэг ингэж байвал таарна. Энэ хуучны юм чинь юу вэ? Коко сүү хоёроо. Шоко сүү хоёртой их адилх юм аа. Хоёроо. Энэ зураг та хоёртой их адилх юм байна. Тэрнээс хойш энэ газар сүнстэй болжээ. Зурган дээр байсан хосууд байна штэ. Байцаараа төрхөлөөгөр. Ноён талх тэр газраас буцаж ирэх гэж хэр удах бол Хэн мэдэх вэ? Эрдэнэсийн андаа явж байгааз. Хойлоо буцаж ирсэн болсон юм. Энд би чих үзээд ивгүй байсан шүү. гайхамшигт өв. Ямар амтэн бэ? Юу вэ ноён талхаа? Мушига захирал. Энэ спорт машин чиний их юм уу? Нэгийг авчихлаа. Угаалгын газар орлого багтай гэдэл саяхан гонгонод байсан. Яаж ийм үнэтэй машин авав? Үгүй нөгөө найдан угаалгын газрын барилга 5 давхар болгож нэмсэн. Тэгсэн үл хөдлөхийн үнэ 5 дахин нэмэгдчихдэг байгаа. 5 дахин? Тэгвэл усчны газрын барилга 10 давхар болгочих юм бол үнэ нь 10 дахин нэмэгдэх нэ? Үгүй барилга 10 давхар боллоо гэд 10 дахин нэмэгдэх. Дараа уулзъя баяртай. Авто марилно. Бэкери үл хөдлөх зууч бай. Барилгын үнэ өсөөд байгаа гэсэн нь энэ үнэн үү? Талхны усчны газрын захирал үсттэй. Зөв газраа ирж ирэх мэ. Ойрд талхчны хотын үл хөдлөхийн үнэ их өсөөд байгаа. Мушга баавны угаалгын газар 5 дахин, тако зоогийн газар 7 дахин бүгд л барилга барьж их мөнгө олж байгаа. Таач гэсэн үсчний газраа барилга болгочих бол баян болж чадна шүү. Би ч гэсэн барилга барина. Хэдэн давхар байхад болох вэ? Хуучны үгэнд өндөр байх тусмаа сайн гэж үг биш шүү. 10 давхрыг бариа. Тэгээ 10 давхар барилгатай болноо. Юу? Үсчний газар нураахан юм уу? Хөөх. Ойрд талхчны хотын барилгын үнэ их өсөөд байгаа гэсэн. Тийм болохоор би ч гэсэн үсчний газраа нураагаад 10 давхар барилгатай болно. Нэгт нь кафе, хоёрт нь хоолны газар, гуравт нь эмнэлэг, дөрөвт нь номын дэлгүүр, тавт нь хувцсны дэлгүүр, зургаат нь интернет кафе, долоод нь караоке, 89 давхурт нь кино театр, 10 давхурт нь үсчний газар нэ. Ноён талхаа энэ байшингаа яаж нураахан юм бэ? Бүр дасчихсан шүү дээ. Аян болох сайхан боломж олдож байхад тэр дасах ямар хамаатай юм. Үсчний газар хаалттай байх хооронд орлогогүй байх шүү дээ. Зүгээр юм уу ирхмэ? Үгүй хэсэг хаалттай байг л дээ. Захирлын дээр барилгын эзэн гэдэг үг мэдэхгүй юу? Санаа зовлтгүй. Шоко чамд кафегийг нөгөөд сүү чамд интернет кафег өгнө. Бойтонга нана таваарай. Ширээг цаана тавьчих. Цойчих гэж. Юу болов? Энэ дотор нэг юм гараад ирлээ. Та өөрөө арах хэрэгтэй байгаа. Юу гарч ирсэн гэж сүржигнээд байна. Энэ чинь юу вэ? Энэ ханыг нураах гэсэн ханийн зураг гараад ирэх юм. Энгийн нэг зураг биш вэ хаа? Одоо яах вэ? Барилгын ажлаа зогсоох уу? Юун зогсоох вэ? Зүгээр л нураач хөө. Энэ нөгөө ханийн зураг олдсон үсчний газар уу? Хүмүүсээ сонсоод ирлээ. Хүмүүс яаж ийм хурдан мэдчих вэ? Би хэмбэ гэвэл алдарт Бамбриж их сургуульд археологч мэргэжлэр суралцж олон түүхийн өвийг нээсэн археологийн домог Индиана Банс вэ. Байцаараа энэ амт чинь арай энэ ханийн зураг бол яг 600 жилийн өмнө зурагдсан тухайн үеийн хамгийн шилдэг Леонардо да Винчигийн бүтээл Мона Лиза байна.
Леонардо да Винчигээр Сүүлчийн зоогийг зурсан нөгөө гоц зураач юу? Мона Лизаг бол Леонардо да Винчи нууц газар зурсан гэх түүх домог бий. Тэгж их хайж байхад ийм ядарсан газар зурсан байдаг байжээ. За ойлголоо. Одоо холд ядарсан талхны сагсыг нураагаад барилга барих хэрэгтэй байна. Энэ ханыг нураах гэж байгаа мó? Яасан ч болохгүй. Энэ бол ЮНЕСКОд бүртгүүлэх ёстой үнэт түүхийн өв. Энэ ханын зургийг эмтээх юм бол таныг дэлхийд даяараа буруу шаах болно. Ноён талхаа. Одоо талхчны хотын барилгын үн өсөж байна. Энийг нураагаад барилга барьчихвал 1 тэрбумтай болно шүү. Нэрээ юу? Мөнгнөөс юу ч мэдэхгүй шоналт. Энд чинь мөнгөөр худалдаж авч болохгүй өв гэж байна. Битгий амьдралаас тасарчихсан юм ээ. 1 2 биш шүү. 1 тэрбум. Археологч гээд хамраа сөхөх хэрэггүй шүү. Юу гинэ? Чи надад задуулаад эмгэгт хүргэмээр байна уу? Хоёулаа бай. Яагаад хүний бааш нь хэрэлдээд байна? Эвэн таарвал 1.5 тэрбум хүрнэ. Шүү. 1.5 сая. Энэ ханы хурд нураа. Харин чи Баяртай ноёнтон. Одоо хайр. хурдхан барилга барина. Тэглэгүй яахав? Зөв шийдвэр гаргаад Ноён талх ингээс яв. Ингээс яв. Шунгийн толгор ноён талх ингээс яв. Ингээс яв. Ноён талхаа. Түүхийн өвийг устгахаа зогсоо. Хурдан зогсоо. Юу вэ? Түрүүний нөгөө археологч эрдэмтэн байна. Наад талхчин жагсагчдаг дагуулад ирж идэв. Яагаад хүний баашингийн гадаа хил ам татлаад байгаа юм? Мөнгөн шанаад байсан байж одоо байж байгаа гинэ. Мөнгөн чулаад байсан байж байж байгаа гинэ. Яагаад хүний байшин ингэдэг гээд байгаа юм? Сайхан унтъя. Энэ ханын зургийг гэмтэх юм бол таныг дэлхийд даяараа буруу шаах болно. Энийг нураагаад барилга барьчихвал 1 тэрбумтай болно шүү. Шунлын тулам ноён талх эндээс яв. Эндээс яв. Тэр муу ханын зургнаас болоод унтаж чадахгүй нэ. Ерөөсөө л тэр ханын зургийг арилгачихъя. Зургал байхгүй болчихвол асуудал байхгүй. Энэ чинь юу вэ? Майхан хүртэл барьчихсан. Хүний үсчний газрын гадаа яагаад байна? Оо, хаалганы хажууд унтах юм. Дотогшоо яаж орох юм бэ? Хар шөнөөр ингэж зовгоч гэж. Энэ бүгд эннээс л болж байгаа юм. Энийг устгаад хайчихъя л да. Энэ зургал байхгүй бол баян болж чадна. Удахгүй арилчих юм байна. Хэн ийм шөнөөр залгадаг байна. За байна уу? Ноён талхаа сая зурагтаар археологч эрдэмтэн гарсан. Сүү, одоо завгүй байна. Чухал юм биш бол мар. Энэ үнэхээр чухал мэдээ шүү. Ханан дээр байгаа зургийн үн бүхэл бүтэн 20 сая доллар гинэ. 20 сая? Ноён талхтаа үнэхээр баяжих хүнтэй юм аа. Барилга барьсан ч 1.5 сая. Тэгсэн ханын зураг 20 сая гинүү? Болохгүй. Би гараараа юу хийчих вэ? Байцтай. Зураг муухай болсон бол дахиад зурчихд болно шүү дээ. Хэн ч анзаарахгүй зурчих. Би чи гоц ухаантай юм аа. Хөөрхөдөө эднэр жагсаал хийгээд их ядарч байгаа бахта сайн унтаж чадахгүй. Харин тийм ээ. Ноён талхаа. Ухаараа ноён талхаа. Энэ юу вэ? Юу вэ? Хулгай орчихсан юм уу? Энэ чи юу болох нь энэ вэ? Ханын зургийг сүйдэгч гэж 20 сая долларыг ч ойлгохгүй мулгуу амьтад зүгээр орхихгүй дээ. Би ингэж гисэн юм аа. Би бүгдийн сүйдэгч гэлээ. Барилга бариулахгүй болохоор нь ханын зургийг арилгасан. Тэгсэн 20 сая гэхэр нь буцаагаад зурсан. Миний 20 сая. Ноён талхаа зүгээр байгаагүй мөнгө гэж бодоорой. Яриад угаа юм чи. Юун чимээ вэ? Арай зургийг сүйдгч гээгүй үсттэй. Гэ нөгөө Алдаж бай. Ханын зургийг сүйдгч гэж Мона Лизаг сүйдгч гэж байгаа мó? Хэн ингэ сүйдгчдэг байна? Леонардо Давинчигийн ханы зургийг ингэж сүйтгэж байдаг. Ийм юмыг зургийн дараад нийгмийн сүлжээгээр цацах хэрэгтэй. Болоод нэг үзэлтэй таалахгүй. Ба болоод үзэлтэй. Хурдан явцгаая.
Би одоо ингээд дууслаа. Нийгмээс арчигдана. Юу вэ? Алхидыг хотынхоо мэдчихсэн юм шиг байна. Тэд гадаа яг одоо цуглаж байна. Юу? Шоко, хурдан нуугдах хэрэгтэй. Энэ ханы зураг муухай болсон газар мөн үү? Уучлаарай. Сүйдэх гэж сүйдэгсэн юм биш шүү. Ханы зураг энд байна. Тийм ээ, Мона Лизаг үзэх гэж ирлээ. Ямар инээдтэй юм бэ? Зургийг минь дараад өгөхгүй. Миний хийгч гэсэн. Юу болоод байна? Найн талха энийг хардаа. Мона Лиза нийгмийн сүлжээг шоогуулж байна. Бүх төрлийн эвлүүлэг хийгээд нийгмийн сүлжээнд оруулж байна. Суурьсан эмэгтэй хөшөө, манфикс, суурлэдэ, чулуун уулын суурьсан бүтээл, суурьсан цэцэг, сүүлийн суурьсан цог гэд. Нийгмийн сүлжээнээс хараад наашаа ирж байгаа маа да. Тийм бололтой. Суурьсан ханын зургийг харах гэсэн талхнууд ийм их байх гэж. Шоко, юу хийгээд байгаа юм? Хурдан төлбөр авахд дийлдэж. Үсчний газар юун орох төлбөр авдаг юм? Манайх ямар энгийн үсчний газар юм. Бүхэл бүтэн Мона Лиза байдаг шүү дээ. Тавтай мариулна уу? Мона Лиза үсчний газар байна. Ханын зураг үзэхэд $10, ийм засалт хэлбэл $50 болно. Хөөх, ханын зургийг ийм болгосон ноён талхын чадварч мөн дөө. Хэтрүүлж байна шүү. Хөөх, хүнд байдлыг боломж болгож байдаг харгуул ноён талах юм да. Харин тийм ээ. Дараагийн үйлчлүүлэгчээ оруулахгүй юу хийгээд байна? Мэдлээ. Дараагийн хүн ороорой. Тавтай мариулна уу? Мона Лиза үсчний газар байна. Шокогийн анхны хайр. Нэг аяг кофе авъя. За, мэ аваарай. Жимстэй цайны хайхлан үнэр. Яагаад кофеноос жимстэй цай үнэртэйд байна? Арай. Сайн уу? Чи Шоко мөн биз дээ? Жимстэй мофлин ах уу? Бурхан минь. Хөөх, ийм тохиолдол гэж байхаа. Ойрд юу хийж байна да? Би талхны үсчний газар ажиллаж байгаа. Харин та? Би компанид ажиллаж байгаа. Тэр яах вэ? Чи өмнөхөөсөө хөөрхөн болчих чээ. Үсч нь хүртэл улам хөвсгийгөөд. Таны жимстэй цайны анхлын үнэр яг хэвээрээ байна шүү. Хүй, 9 цаг болчихсон байна. Аха, уучлаарай. Би төрүүлээд явлаа. Бүргүүлэгээрэй. Шоко, өнөө орой завтай юу? Юу? Энэ хавьд гоё хоолтой газар байгаа. Хамт орох уу? Маа. Энэ миний нэрийн хуудас. Пирамид компани борлуулалтын ахлах. За. Дөрөв. Өглөөний минь Шоко. Шоко, чи зүгээр үү? Ноён талхаа. Шоко нэг л биш ээ. Юмд ухаанаа алдчихсан юм шиг л. Юу? Шоко ухаанаа алдчихсан? Шоко, юу болов вэ? Юу вэ? Энэ яаж хав? Энэ нэрийн хуудас байна. Жимстэй монголын. Энэ юмд битгий дураараа хүрээд бай. Шоко, яагаад ууган бэ? Юу вэ? Наадах чинь найз залууч юм уу? Үгүй. Муу юм шиг байна. Шоко найз залуутай байсан гэж юу? Үгүй, тийм биш. Тэр ахтай ахлах сургуульд байхдаа танилцж байсан юм. Бид хийдгээ. Алаасанда байгаа бүх юм өг. Ямар ч мөнгө үлдээлгүй өг гэж байна. Үнэхээр мөнгө байхгүй. Байсан бүх мөнгөөрөө гитар авчихсан. Юу, гитар? Юу гитар яриад байна? Одоо болцгоохгүй юу? Энэ жоо юм байж юу вэ? Явж байсан газар руугаа яваа. Алив, босоод ир. За баярлалаа. Чи би тэрийг тоохгүй байна уу? Бидний хэн гэдгийг мэддэггүй юм шиг байна. Та нарын хин гэдэг чинь надад огт хамаагүй. Хоёр том талхны илчгээд нэг жижигхэн мофлиныг дээрлэхэд үж болохгүй штэ. Энд чинь одоо юу гинэ? Юу ч чадахгүй юмнууд байж. Өршөөгөөрэй. Надад тусалсанд баярлалаа. Намайг Жимстэй мофлин гэдэг. Чамайг хэн гэдэг вэ? Шоко. Шоко. Шоко, энийг чамд. Энэ юу юм бэ? Өмнө нь тусалсны бэлэг. За би төрүүлээд явлаа. Удаан жигнэж байж
Хөөхөн гинөө юу вэ? Шүлгийн ном байна. Энэ юу вэ? Өмнөх явдалд баярлалаа. Найзууд болох уу? Жимстэй маф. Найзаа? Хөөх юм аа. Борото салхитай шүү. Ямар ядаргаатай хин дээвэр дээр дуулдаг байна. Намайг хүлээж аваач. Шоко. Ингээд бас таардаг байж. Аха. Чи ч гэсэн дуунд дуртай юу? Чи тоглож үзэх үү? Үгүй хэрэггүй. Би заагаад үгүй цаа юу? За. Энэ бол до мажор. Хөөх, гитар дардаг аяган билүү гинэ. Ямар гоё юм бэ? Эмэгтэй хүний сэтгэлийг татахад гитарыг гүйцэх юм байхгүй. Зөвхөн тэрч биш ээ. Шоко. Сайн уу? Яагаад бэлэн гомн идэж байгаа юм бэ? Одооноос энийг идээрэй. Энэ юу юм? Чамд зориулж хийсэн юм аа. Надад уу? Амттай юм аа. Тийм байгаа үз. Энийг бас идээд үз. Шоко. За. Би шүлэг бичсэн юм л да. Сонсоод үзэх үү? Та өөрөө шүлэг бичсэн юм уу? Нэг шөнийн тэнгэрийн бяцхан од гэдэг шүлэг. Харанхуй шөнийн тэнгэрд гэрэлтэн галалцах бяцхан од хэдийгээр жижигхэн ч гэлээ нүд гялбам үзэсгэлэнтэй чамд ойртон очихсон. Ямар байна? Чамд зориулж бичсэн шүлэг минь. Надад уу? Зүгээр л юм. Шоко. Аха. Дарвалзаж байх шивдэ. Нэр чихэд айлгуутаад байна. Энэ биднийг булай болгосон. Хариугаа авч байцсан. Жимстэй маффиныг аврамаар байгаа бол хичээлийн дараа дээвэрлүүвэр. Эднэр ихтэй. Зүгээр орхихгүй тэ гайгүй. Аха. Шоко. Хурдан ирээд намайг авраарай. Чи чимээгүй байж байна. Зя, энэ чинь хэм бэ? Нөгөө саксо охин мөн үү? Ахыг одоохон тавиадах. Эмэр юм аа. Ингэн гэж бодоо юу? Хүүхдүүдээ дайраарай. Шоко. Муусан шайлахгүй юм уу? Хөөе. Аха зүгээр үү? Чи бүр эмэр юм аа. Аха. Чи яаж ганцаараа 17 хүнийг дийлж байна? Би чамаас бүр их айж байна. Юу хүн тусалж байхад Өршөөгөө. Шоко ихч таны агуу дулааны чадвар сэтгэл алдарлаа. Дээдчгээсэн тань шиг хүчтэй болмоор байна. Биднийг өөрийнхөө туслах болгооч. Ихчээ биднийг өдөртөж яваач. Ой Шоко. Яцгаад байгаа юм бэ? Тэр зүйл болсны дараа би өөр сургууль руу шилжиж бид дахин уулзалтаагүй. Хөөх, 17-гийн эсрэг ганцаараа тулдаж байдаг. Шокоч мундаг юм аа. Гэхдээ юун тийм аимхай амтэн байдаг байна. Тэгээд тэр жимстэй мафлын ахта дахиад уулзгаар болсон юм аа? Тийм ээ, өнөөрөө уулзна. Лэрэ юу? Тэгэхээр удахгүй юм байна шүү дээ. Ноён талхаа. Хурдан Шокогийн үсэг янзлаад өгөө. Анхны хайрын бүтэх алтан боломж ч юм билүү? Тэгье. Анхны хайртайгаа уулзах гэж байхад гоё болгоод явуулнаа. Хэрэггүй. Би зүгээр явсан ч юм. Үс засалтын төлбөрт битгий санаалав. Чамд ажилчдын хямдрал гээд 50% хямдруулна. За, тэгвэл Шоког өөрчлөх үү? Тийм ээ. Эхлээд энэ том үсийг авнаа. Яаж байгаа юм бэ? Усны загвараа өөрчлөхийн тулд өөр арга алгаа. Ямар вайн алдарт хатан Клеопатра засалтаа. Таалагдахгүй байна. За залуухан. Харта хайр татам пони загвар ямар байна да? Энд дүү жаахан хүүхэд шиг байна. Эгдүүтэй баншин загвар ямар вэ? Энэ одоо юу вэ? Арай инээдтэй биш үү? Баншин загварт хүртэл дургу үзэх юм уу? За яах вэ? Өөр арга алга. Үлдсэн хөзөр Одри Хепборн загварыг үзүүлэхээс. За ямар байна да? Энэ би гэж юу? Хөөх Шоко. Ямар хөөрхөн юм бэ? Таалагдаж байна уу? Тийм ээ. Дажихол юм байна. Шоко, амжилт. Анхны хайраа бүтээгээрээ. За. Тийм үү? Ямар гоё.
болохгүй юм бэ? Шоко. Оо сайн уу? Уучлаарай. Би хоцорчихлоо. Дэндүү их ажилтай байлаа. Шоко, чи үсний засалтаа өөрчилчихсэн юм уу? Ямар гой зөхөж байна. Тийм байна уу? Өмнө нь ч гэсэн хөөрхөн байсан. Гэхдээ одоо бүр ч хөөрхөн байна. Баярлалаа хаа. Үнэн дээр Шоко. Өнөөдөр чамд зориулж нэг юм бэлдсэн. Чамд энийг өөхөө яах вэ гэж бодсон л доо. Одоо л боломж байх. Энийг чамд Энэ юу вэ? Пирамид гоо сайхан. манай компани шинэ гоо сайхны бараа гаргасан юм. Эко найрлагатай болохоор төрөхөд л цөөлн толгор арьстай болно доо. Чамд тусгай хэлж хямд үнээр өгнө. Юу вэ? Гоо сайхны бүтээгдэхүүн зарах гэж л ууцыг гэсэн юм уу? Үгүй. Шоко үнэхээр сайхан бүтээгдэхүүн болохоор санал болгож байгаа юм. Болё. Ийм хулчгартай дахиад харьцах хэрэггүй юм байна. Ой. Энэ уучгартаа дахиад харьцах хэрэггүй байсан юм. Тэрнээс чинь болоод бөөм батг гарчихлаа. Зүгээр орхихгүй дээ. Чам шиг юмнууд албаны амд үзэх хэрэгтэй. Авраарэ. Яа! Үгүй. Ой, чи юу вэ? Уурлаж байгааг чи ойлгож байгаач хүч хэрэглэж болохгүй шүү дээ. Хөөе, наад гараа авахгүй юу? Яста залуу юм. Шоко? Энэ удаад ч гэсэн намайг аварлаа. Чамд үнэхээр их баярлалаа. Юу гэж? Аха, та одоо ч өмнө нь ч яг хэвээрээ байна. Ямар талаараа? Царайлган уу эсвэл соёлтой нь уу? Үгүй дээ. Арчаагүй зан чинь дахиад битгий холбоо бариарай. Шоко. Юу вэ? Шоко, яагаад хуучин шигээ болчихоо вэ? Сэтгэл гаргаад 50% хямдруулж байхад чинь дээ. Уучлаарай ноён талхаа. Гэхдээ энэ өсөл миний жинхэнэ дог төрх юм шиг байна. Тийм шүү. Шокод энэ үс хамгийн гоё зогтгийн. Дахиад засч өгөхгүй дээ.